Миний утсан дээр ингээд мессежний аппликейшны уншаагүй notification баг 1000 гарц явж байгаа хаа. 2 их хэд гарч байна. Ер нь зөндөө байгаа. Бараг юм тоог алдсан тий. Нэг юм цөөхөн үгээр бичсэн болохоор нэ үгээ товчлоод байна гэдгийг бэ ч юм уу тий. Тэгж ирээд байдаг тий. Тэгэхээр одоо энэ цаг үе өнгөрөөд Call-Pro дээр яг Viber-ыг ашиглаад мессеж илгээх боломж нэгдэж байгаа гэж сонслоо тий. Тэгэхээр энэ бол одоо хамгийн үн цэнтэй мессежийг хүн Viber дээр ажил хэргийн хувьд ч юм уу хувь чатаар авч яхад тэр дүнд нь орж ирэх боломж байгаа шүү дээ. Viber бизнес мессежийн хувьд хамгийн том давуу тал нь тухайн байгууллагын яг албан ёсны одоо цэнгэр тэмдэглэтэй гэж ярьдаг шүү дээ, баталгаад аккаунт үүсгэж өгч байгаа. Хоёрт гэх юм бол нөгөө байна гэдгийг би энэ гэж товчилдаг гэдэг шиг хэдүүлээ одоо зөвхөн 160 тэмдэгтүүдийг тэмдэгтэнд баригдахгүйгээр 1000 хүртэл тэмдэгтэд ашиглаад эможи, зураг, видео, линк гэдэг ч юм уу те ийм нөгөө контентоо баяжуулж мессеж илгээж болдгоороо илүү даваа талтай болсон гэсэн. Тэмдэгтийн хувьд дээр нь тэр линк нь товчтой болоод дээр нь зураг, видео гэдээ ороод ирэх боломжтой байна тий. Яг тэр текстэн мессежийн дотор ийм товч явуулаад байгаа шүү дээ тий. Бүр яг юм дарах боломжтой. Дарнуу гэдэг бүр ийм одоо Viber-ийн өөрийнх нь өнгөтэй яг ийм дугуй тий. Яг ингээ дарахад тохиромжтой тодорхойлсон. Тэгэхээр тэр товчон дээр би ингэж дарна гэдэг өөрөө түрүүний хэлсэн CTR буюу тий даралтын амжилтын үзүүлэлтийг өндөр гаргах том боломж гэж би бол хараад байна. Энэ надад яагаад их сонирхолтой санагдсан гэхээр жишээ нь бид нар ингээ хаан банкаар байнга гүйлгээдэг мөртлөө хаан банкны яг тэр гүйлгээдэг товчийн текстийг ерөөсөө санддаг юм байна. Би олон нас юу гэж бичсэн байдгийг санахгүй. Зөвхөн товчтой төстэй юм байх юм бол рефлексээр дардаг. Тэгэхээр товчтой төстэй элемент гаргаж ирж чадчихна. Рефлексээр дарах боломжтой элемент оруулна гэдэг бол надад үнэхээр тоглоомын дүрмийг өөрчилж байгаа юм шиг санагдсан. Мессежүүд их ирдэг. Гэхдээ бизнес инбокс гэдэг юмд өөрсдөө хуримтлагддаг нь надад бас жоохон соёлтой санагддаг. Тэгэхгүй ингээд шууд хүчтүрээд ороод ирдэггүй те. Тэгээ тэнд хадгалж өөрөө тэр юмыг сонирхол тийшээ ороод харна л үзэх. Viber бизнес мессеж гэдэг үйлчилгээгээр дамжуулаад нийтдээ нэг 6 төрлийн мессеж илгээх боломжууд нь нээлттэй болох юм. Эхнийх нь бол маркетингийн шинжтэй масс мессеж. За дараагийнх нь болохоор listed message гэдэг ойлголтоо. Энэ нь болохоор судалгааны мессеж. Дахиад нэг cross-sell message гэж байгаа. Бүтээгдэхүүнүүдэд нэг 5 хүртэл цонхонд байршуулад энийг авъя гэд линк байршуулдаг. Шууд лендинг бичлүүлж юм уу те төлбөр төлөх хэсэл үүсгэх. Хамгийн том даваа тал нь нөгөө хэрэглэгчтэй харилцах live chat гэд харилцаа үүсгэх боломжтой байгаа. Магадгүй хэрэглэгч талаасаа нөгөө бүтээгдэхүүнээ харчлаа, маркетингийн мэдээллийг авчлаа, судалгаагаа бөглөчлөө ч гэдэм үү те. Ингэснийхаа дараа би танаа талаар мэдээлэл авъя. Энэ бүтээгдэхүүн чи яг ямар учиртай юм бэ гэдэг асуулт асуучих юм бол энэ нь шууд борлуулалтын менежер дээр эсвэл тухайн колл центрийн оператор дээр гэдэг ч юм уу те очиж байгаа. Тэгээ шууд харилцаараа өрнүүлээд дараагийн шатанда хүргээд өчөж болно. Гэх мэтчлэн ингээд нэг 6 төрлөөр явчих болно. Уламжлалт одоо SMS broadcasting гэж нэрлэж байгаа шүү дээ. Одоо нэг удаагийн мессежүүд байгаа, сурчлагын зорилгоор ашиглаж байгаа те. Тэгэхээр тэр мессежтэй харьцуулахад нэг мессежний хувьд ямар одоо үнийн зөрүү байгаа. Одоо Монголд бол нийтдээ нэг мессежийг өрн холбооноос хамаарат 40-өөс 60 төгрөгийн хооронд явуулж байгаа. Viber мессежийг болохоор нэг мессежийг 44 төгрөгөөр илгээж өгч байгаа. Энээс гадна болохоор байгууллагад бас нэг төрлийн зардал гарч ирдэг. За тэр ямар зардал вэ гэх юм бол нөгөө автоматжуулсан мессеж гэдэг ч юм уу те. Таны захиалга хүргэлээ. Таны захиалгач тэнд явж байна гэдэг ч юм уу нөгөө дандаа хэрэглэгчийн халамжлах мессежүүдийг илгээх шаардлагатай байдаг. Энэ мессежнийг Viber аккаунт руу бид нараас илгээж өгөх боломжтой. Тухайн байгууллагын дотоод системтэй интеграц хийгээд шууд илгээх боломжтой. Ингэснээр тухайн байгууллага дээр нэг мессежний яг тогтмол гардаг нэг зардлыг бид нэр 2-3 дахин буулгаж чадж байгаа.